Дараагийн бичлэгтээ давтаа морил. За би та бүхэндээ өнөөдөр өглөөний 3 минутыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ? За тэгээд үр дүнтэй ашигласнаар бидний амьдралд ямар үр өгөөжтэй вэ гэдэг тухай маш сонирхолтой санагдаад байсан учраас та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Өөрийнхөө нэг өдрийг таатаагаар сэтгэл гоё ханамжтай өнгөрөөхийг хүсэх юм бол тхийн тулд өглөөс ирээд яг тэр сэрсний дараах 3 минутыг л өөртөө зориулж чадах юм бол тэр өөрийнхөө хүссэн тэр таатай өдрийг өнгөрөөж чадна гэсэн байгаа байхгүй юу. Шууд сэрээд 3 минутыг хүн ер нь яг ямар зүйлд илүү зориулж гин, юуг тэр тархиндаа илүү хүлээж авж гин, ямар зүйл оюун бодлоо төвлөрүүлж гин гэдгээр яг үнэндээ та бидний нэг өдөр цаашлаад ирээдүйн амьдрал шийдэгдэг гэдээ бичсэн байгаа байхгүй юу. Нэг талаараа сонирхолтой боловч нөгөө талаараа маш чухал юм санагдаад байгаа. Сэрсний дараах 3 минутанд бодох зүйл, анхаарах зүйл та бидний нэг өдрийг хэрхэн өнгөрөөхөд маш чухал тийм цаг хугацаа болдог учраас сэрээд шууд утсаа хардаг ч юм уу. За тэгээд эсвэл онцгой зүүдлээд тэрийгэ боддог ч юм уу. Эсвэл нэг жоохон тухгүй унтчлаа ч юм уу. Сайн ойр авч чадсангүй ч гэдэг юм уу. Ер нь ямар нэгэн байдлаар жижигхэн ч гэсэн сөргөл бодол тархинд бодогдож ирэх юм бол ерөөсөө тэр өдөржингөө тийм нэг таагүй ч юм шиг нэг яагаад байгаа мэдгүй нэг тийм сонин мэдрэмжтэй өдрийг өнгөрүүлэх нь их байдаг гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө аль болох өөртөө шийдвэр гаргаад өглөө сэрэнгүүтээ би ийм юм ботно гэж маш дэг журамтай ийм байх ёстой гэдэг зүйлийг анхааруулж байгаа байхгүй юу. Өглөө сэрээд яг нэг тийм дин дун хүний бодол оюун санаа байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр үедээ л 3 минутанд бодох бодлоо хүн зэгслээл аль болох эерэг бодлоор нойроо сэргээж чадах юм бол нэгдүгээрт толгой сэргээг, оюун бодол хурц, анхаарал сайн төвлөрдөг гинэ. Хоёрт болохоор нэг тийм урам зоригтой хийх хүсэл дүүрэн нэгсэндээ мотивац нэмэгддэг гэсэн үг юм уу. За гуравт болохоор хүний тарих загварчилж хэм маягт оруулсан зүйлд татагддаг учраас өглөөний тэр дэг журам шийдвэр тархинд таатай мэдрэмж төрүүлж эхэлдэг. Тэгэхээр тэр өдөржингөө танд тайвширсан 50 мэдрэмжтэй байх боломж нь илүү дүүрэн байдаг гэж байгаа. Нэг үгээр өглөөний хамгийн ихний 3 минутаар тэр өдрийн бодит байдал, бодит амьдрал гэх юм уу шийдэгддэг гэсэн юм үг болж байгааз. Өглөө хамгийн түрүүнд утас хардаг бол угаасаа та гоё өдөр болно гэж бодоод чирэггүй гэж бичсэн байгаа. Тэгэхээр ямар тач эхний ээлжинд бол бүр утсаа харахгүй байх тэр шийдвэрийг өөртөө гаргах хэрэгтэй болов гэж бодсон. Өдөр бүр бид нар чинь өөрчлөлт хүсдэг штеп ер нь бол амьдралаас өөрчлөгдөө дэвшээд амьдралаа өөрчилчих юмсан тэгтэл өдөр бүр өглөөс ирэх болгондоо утсаа үзэлч юм ахаар танд ямар ч өөрчлөлт ирэхгүй нь тодорхой гэсэн байна. Яа тэгэхээр та хүссэн үсээгүй өөрийнхөө өдөр бүрийн амьдралын эхлэлийг зүгээр яг л адилхан тэр давтамжаар тэр сценүүдээ нэг ёсондоо тоглоод байгаа шүү дээ гэж хэлсэн байгаа хгүй. Тэгээд нэрээ бодоод ахаар яг бидний амьдрал чинь кино гэж бодоод үзлээ гэхэд өглөө бүр яг л адилхан зүйлээ давтаал эхэлж байгаа гэдэг чинь тэр өдрийнхөө бүх зүйлийг яг л адилхан болгож байна гэсэн үг болж таарад байгаа. Нөгөө төгөр энэ 3 минутыг та маш үр бүтээлтэй ашиглаж бодолтой тодорхой шийдвэр гаргаад бодох зүйлээ хүртэл тодорхой болгож чадах юм бол тэр бүгдийг харин эсрэгээр нь өөрчлөх боломжтой гэсэн маа. Үг үйлдэл. За тэгээд өдөр бүр бодох тэр бодолтой бид нэр байнга уг нь анхаарал янз бүрийн уншаал хичээгээл идэг тэгтэл ямар нэгэн өөрчлөлт байхгүй байгаа бол өглөөний энэ 3 минутанд юу бодож юунд анхаарахаа илүү шийдэж өгөх хэрэгтэй байж магадгүй гэсэн байна. Тэгээд өнөөдрийн бидний энэ бүтээсэн амьдрал бидний бодол ухамсарын тусгал гэж бид нар зөндөө сонсож байгаа Энэ нь өөрөөр хэлбэл бид өөрсдөө ямар бодол ухамсар дээрээ өөрийгөө байрлуулж байна вэ гэдгээс хамаарч байгаа зүйл болж байгаа. Тэгэхээр эхлээд өөрийнхөө боддог дийлэнх бодол ямар бодол вэ гэдгээ анзаарах хэрэгтэй гинэ. Ялангуяа өглөөс ирээд шууд боддог бодол маш чухал учраас тэрийг анзаарч эхэлсэн бол амьдралаа өөрчлөх нэг алхмыг урагшилж гин гэж үзэж болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр бодит амьдрал гэдэг бид өөрчлөх гээд хичээх зүйл биш. Зүгээр бид өөрсдөө тэрийг сонгоод хийх зүйл гэсэн байгаа байхгүй. Дандаа өөрчлөхгүй л ингэж өөрчлөгдмөр ингэмээр гэдэг. Тэгтэл амьдрал гэдэг бол өөрчлөх гэж хичээх зүйл биш. Зүгээр бид өөрсдөө сонгоод хийдэг зүйл. За тэгээд тэр сонгож хийхийн тулд бодолтой бид нар шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Тэгээд гуйх юм уу хүсэх бас зүйл биш гэж хэлсэн байгаа. Тэр сонголтын хамгийн ихний алхам нь л ерөөсөө өглөө сэрсний дараах 3 минут.
гэж хэлэхэд бараг хэлсдэггүй шүү гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр юуны төрөнд одоогийн бодит амьдралаа өглөө ингээд сэрчээд огт тоохгүй ингээд бодохгүй байж чадах уу гэсэн асуулт байгаа. Яг ингээд одоогийн бодит амьдрал байж идэг. Тэгэхээр тэрийг ингээд юу ч болоо юм шиг тоохгүй гэж чадахгүй. Тэгтэл тоохгүй ах гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхээр одоогийн нөхцөл байдалтай ингээд өөрийнхөө бодол санааг ороогдуулаад ингээд тэрэндээ ингээд автаад ээж болохгүй тэрийгээ зүгээр болчих гэсэн үг юм билээ. Тэрэндээ ингээл ороогдоол эргэж бодоол ингээл хар хүн улам л ядраал сэтгэлээр унаад тэгээд нөгөө өглөө босоод тэрийгээл бас давтаж бодоол тэгэнгүүт яг бидний нөгөө бодит амьдрал яг л адилхан давтамжаар зүгээр л ингээд урсаад яваад байдаг гэсэн үг болж байгаа байхгүй юу. Мөнгөн дээр л ч сайн авсан байлээ л дээ. Тэгэл ингээл дансаа хараалж юм эсвэл өглөө болцоо мөнгө авахгүй одоо янаач гэдэг юм тэр нөгөө одоо яг өнөөдрийн амьдралын мөнгө байхгүй байгаагаа ингээд баян бодоод иж болохгүй. Мөнгө байхгүй байгаа нь бол үнэн. Тэгтээ тэрийг ерөөсөө бодоод иж болохгүй гэж байгаа байхгүй гол нь. Зүгээр л тэр дүр зургийг ерөөсөө бодоол ингээд дотроо ингээд зураглаад байдаг. Учираас тэгэл яг мөнгө байхгүй тэр давтамжтай ингээд амьдралаа үсгээд байгаа юм шүү гэсэн тийм утгатай жишээ байсан. Тэгээд одоогийн амьдралаа үл тоогоод гэдэг нь болохоор яг тэр мөнгө байхгүй гэдэг зүйлийг бодохгүй хаяад эсрэгээрээ орлого дүүрэн амьдрал байвал яг ямар байдаг юм бол тэгээ мөнгө дүүрэн ингээд амьдрал байвал яг ямар байдаг юм бол гэж ингэж төсөөлж бодож зураглаад тэрийгээ ингээд тархиндаа гүйлгэж нэгсэндээ кино ингээд үлгэж байгаа юм шиг бодож эхлэх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэг чадах юм бол элбэг дэлбэг байдлыг хүлээн авахд өөрийгөө бэлтэж байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө бодит амьдрал дээр бий болж ирэх магадлал нь илүү нэмэгддэг гэсэн юм нэг жишээ байсан. Тэгээд ямар зураглалыг өөртөө ингэж тархиндаа байнга гүйлгэж ингэж бодож байна вэ гэдг нь бидний бодол болж таарч байгаа болохоор тэндээс бодит амьдрал дээр бууж байгаа нь болохоор үр дүн болж таарад байгаа. Мэдээж болохгүй байгаа зүйлээ бодохгүй яж чадахгүй тий. Тэгэхээр энэ үед гол нь энэ 3 минутанд өглөөс ирээд энийг л бодно гэж ингэж бүр шийдэх хэрэгтэй гинэ. Тэгээд яагаад заавал өглөөний 3 минут гэж та нарт бодогдож гин үү? Орой унтахын өмнө 5 минут гэж бас байдаг юм билээ. Тэг яг энэ үед тархийг ер нь судалсан учраас тэр судалгаан дээр гаргасан байгаа байхгүй юу? Өглөөс ирсний яг дараах тэр 3 минутанд хүний ухамсар бодол гэдэг зүйл ингээд маш зөөлөн тийм уян хатан байдалд байж идэг юм байна л да. Тийм болохоор гүн гүнзгий бодит ертөнцтэй хоош амархан ингэж холбогдож өгдөг гэдгээрээ маш онцлог чухал ийм цаг үе гэж байгаа юм билээ. Өөрөөр хэлэх юм бол даалт ухамсарт илүү бидний тэр бодсон бодол хүрдэг. Энийг бол та нар сонсч байсан ах тий өглөө яг сэрээд дөнгөж дэндүн байх үед бодсон бодол даалт ухамсарт илүү хүрдэгэ гэд сонсч байсан баг. Тэгээд шүн унтаж байхдаа хүний бодол ухамсар дахин тохируулганд ордог учраас өглөө тэр боломжийг ашиглаад бодол ухамсараа өөрчлөхөд хамгийн тийм боломжтой цаг үе гэж үздсэн байна. Яг тэгэхээр өчигдрийн бодол ухамсар руу ингээд юу гэдгийг те өөрийн яг бодит амьдрал руу бүрэн гүйцэд шилжиж ороогүй байдаг. Тэгэхээр хамгийн өөрчлөх боломжтой ийм үе гэж үздсэн учраас өглөөний 3 минут гэж хэлээд байгаа юм билээ. Тэг яг 3 минут орчмол байдаг гинэ. Ер нь 3 минут юм уу 4 минут. Тэгээл тэрнээс хойш болохоор хүн нойрноосоо ингээд сэрээд ингэчгэр нөгөө уян хатан байдал нь алдагдаад яг өөрийн бодит амьдрал дээр нөгөө болохгүй байгаа зүйлүүд нь угаасаа тархинд нь багаар ингэж орж ирээд бодлоо өөрчлөх тэр боломж нь харьцангуй бага болчдөг. Яг 3 минутын цаг хугацааг маш үр дүнтэй ашиглаж өөрийнхөө хүссэн зураглалыг тархиндаа ингээд бий болгож оюун бодолтой ингээд бий болгож чадах юм бол маш үр дүнтэй гэсэн байна. Утсаа харсан агшинд юм уу одоо нөгөө муухай зүйлдээ бодсон тэр агшинд ч юм уу те зүгээр нэг сөрөг бодол тархиндаа бодсон зүгээр өөр хүний тухай бодоход л ерөөсөө та тэр боломжоо бүгдийг нь өгөө хийж байгаа гэсэн үг гинэ. Тэгэхээр бүр 3 минутыг л бүр ерөөсөө ямар ч бусдын тухай ямар ч өөр зүйлийн тухай бодохгүйгээр өөртөө бүрэн зориулж гол нь чаддаг болох хэрэгтэй гэж бичсэн байлээ. Тэгээд өчигдрийн амьдралын зураглалаа ингээд өөртөө гүйлгээд эсвэл бусдын ингээд амьдрал бусдын хин нэгний тухай ингээд бодоод ингэх юм бол та ерөөсөө бодлоо бусад зүйлийн нөлөөнд оруулаад ингээд хязгаарлаж байна гэсэн үг болчиход байгаа. Тэгэхээр яг энэ 3 минутыг яг өөртөө яг өөрийнхөө хүсэж буй амьдралын тэр зураглалд зориулж чадах юм бол тэр өдрөө таатай гоё өнгөрөхөөс гадна таны бодож байгаа тэр зургалж байгаа зүйл чинь бодит амьдралд илүү бууж ирдэг гэх юм уу. Тэгэхээр ерөөсөө 3 үе шаттайгаар бодлоо өөртөө зориулах хэрэгтэй юм байна л да. Эхний 1 минутанд нь болохоор өөр лүгээ анхаарад өөрийнхөө гол төв цэг рүү буцах хэрэгтэй гинэ. Энэ нь юу гэж байгаа вэ гэхээр өөрөөсөө би одоо яг хэнийг зураглаж хэний дүрд одоо ингэж тоглож байна вэ гэдэг асууад
үзэх хэрэгтэй гэж байгаа. Тэгээ ингэж асууснаар ихэнх хүмүүс эхлээд яг хэний дүр тоглоод хэнийг зураглаж ингэж амьдарч байгаагаа тодорхой болгож чаддгүй гинэ. Зүгээр л хин нэгний ч юм уу ямар нэг хүний дүр дороо зүгээр амьдраад байгаа юм шиг байдаг учраас энэ асуултыг заавал өөртөө тавиад яг хэний дүрд хэнийг зураглаж өглөө ингэж сэрх хэрэгтэй юм те. Тэрийгээ ингээ бүр тодорхой болгож өгөх хэрэгтэй. Энэ асуултаар өөрийнхөө ухамсар бодолд ямар хүнийг дүрслэхээ хамгийн гол нь шийдэж өгч чадна гэдэг. Өөрөө гол дүр нь болно гэсэн үг болж байгаа зү. Тэгэхээр одоо энэ хүнээс ч юм уу тэр хүнээс олж шаналж ингэж ийна гэдэг чинь ерөөсөө өөрийгөө энэ амьдралынхаа туслах дүр болгоод зураглаад яваад байгаа та ялгаагүй гэж байгаа байхгүй. Дараагийн 2 дахь минутанд нь болохоор гурвалсан холбоосондоо анхаарах гэж байгаа байхгүй. За энэ гурвалсан холбоос гэдэг нь болохоор ар нурууны хэсэгт байдаг гурвалсан холбоос гэж байдаг юм байна. Ингээд дал мөрөө ингээ хавчгаар яг дал мөрний голд байна гэл зүгээр ингээд өөрөө тэрийгэ төсөөлөд бодвол зүгээр юм шиг байгаа. Ямар 3 зүйлийг ингээ гурвалсан холбоос гэж хэлж байгаа юм гэхээр нэгдүгээрт нь болохоор анхаарал, бодол, ухамсарыг одоо чиглүүлдэг хэсэг гэж байгаа. Хоёр дахь нь болохоор зүг чиг одоо юу гэдгийг те сонголт хийх тийм хүч байдаг хэсэг гэж байгаа. За тэгээ гуравт нь болохоор хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг мэдэрдэг хэсэг гэдэг. Ингээд ийм 3 зүйлийн холбоосыг хэлдэг юм байна гурвалсан холбоос гэж. Тэгээд энэ нь болохоор яг хаана илүү мэдэрхүү гэхээр дал мөр хоёроо хавтаад яг тэрний голд байна гэл ингээл мэдрэхэд болно гэсэн мэлээ. Эхний 1 минутанд бол өөрийгөө ингээд анзаарчлаа штэ тий ямар дүр одоо би ингэж байлах вэ гэдгээ. Тэгээд дараад нь бодлоо чиглүүлж өгөх хэсэг бол тэр ар нурууны хэсэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд ар нурууны гурвалсан холбоос нь тэр яг таны дүрслэлийг амьдралд илүү буулгаж өгч байгаа хэсэг гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол дал мөрний хооронд байдаг тэр харагддаггүй ухамсарын тэнхлэг гэж байдаг юм байна. Тэрийг хэлээд байгаа гэсэн үг. Тэгээд тэнд бидний бодлыг бодит амьдрал дээр ингэж дүрсэлж бий болгодог холбоос байдаг гэж үздэг юм байна. Тэр хэсэгт нэг тийм бидний амьдралд нөлөөлдөг зүйл байдаг юм байна гэдгээ зүгээр мэдээл тэр хэсэг рүүгээ бодол ухамсараа чиглүүлж өгөхөд болно гэсэн байна. Мэдэрч чадахгүй яах юм бол зүгээр яг даал мөрөө жоохон авчаад яг тэр хэсэгт байна да гэдэл зүгээр мэдэрч өгөхөд болно гэсэн үг. За тэгээд тэрлүүгээ бодлоо чиглүүлээд өөртөө анхаарад ирэхээр нэг гоё мэдрэмж өөртөө илүү өгөх хэрэгтэй. Тэгээд энэ нь одоо юу гэдгийг те таны нөгөө бодож байгаа зургалж байгаа зүйлүүдийг илүү ингэж мэдэрч өгөх нь шүү дээ. Тархиндаа ингээ эхний 1 минутанд нөгөө өөрийгөө дүрсэлж зургалсан зүйлийг дараагийн 2 минутанд нь ерөнхийдөө илүү мэдэрч өгнө гэсэн үг. За тэгээ сүүлийн 3 дахь минутанд нь болохоор аль хэдийн яг өөрийнхөө хүссэн тэр амьдралаар амьдрч байна гэж зураглаж төсөөлж бодох гэж байна. Анхааруулж байгаа зүйл нь болохоор хүсэл ч юм уу гуйлт гэхээс арай өөр. Ердөөсөө хүсэлт гуйлт гэж ойлгож болохгүй. Зүгээр би өөрийнхөө төсөөлж бодсон, өөрийнхөө амьдрахыг хүссэн тэр амьдралынхаа зураглалыг шийдчихсэн. За тэгээд тэр шийдэж сонгосон зүйлээ баталгаажуулж байна л гэсэн үг гэж бодороо гэсэн. Юу гэж бодохоо бид нэр ингээд сонгож шийдээд болсон байна, биелсэн байна гэж ингэж тархиндаа зураглаад мэдрээд тэгээд тэр сонголт шийдвэрээ баталгаажуулж чадсанаар тэрний тусгал нь амьдрал дээр үр дүн болж гарч ирнэ гэсэн үг юм болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь одоогийнхаа энэ амьдралынхаа болохгүй байгаа тэр нөхцөл байдалд ороогдохгүйгээр тэрийг зүгээр ингээд тоохгүй орхиод зүгээр л нэг тийм хөвгөлтөөгөр те гоё мэдрэмжээр төсөөлж бодоход л болно. Ердөөс тэр өглөөний 3 минут юм чинь ерөөс та тэр олон юм ингэж бодох гэж хүчлэх хэрэггүй. Тийм болохоор эсэргээр амархан ч байж магадгүй гэж байгаа байхгүй юу. Ингэж чадсанаар нөгөө ирээдүйд болох сайхан зүйлүүд ингээд аажмаар тий баг багаар хөдөлж эхэлнэ гэсэн үг юм билээ. Дахиад хэлэхэд ерөөсөө гуйлт хүсэлт биш шүү. Зүгээр л та тархиндаа ингээд кино шиг ингээд өөрийнхөө хүсэж байгаа амьдралыг зураглаж байгаа л гэсэн үг гэж ойлгох хэрэгтэй. Ингэж 3 минутаар өглөөг тогтоох таны дээр төсөөлөл зураглал нэг өдрийн таны дүрсэнд буулгах гэх юм нэг ясандаа кино болж байгаа учраас өглөө яг сэрснийхаа дараах тэр 3 минутыг яг өөртөө зориулж өөрийнхөө бодол ухамсарт өөрийгөө ингэж чиглүүлж анхаарч өгөхөд зориулах хэрэгтэй гэж байгаа юм. Бусдыг бодоод ч юм уу бусдын тухай зураглалаар эсвэл болохгүй зүйл те мөнгө авахгүй тэгж болохгүй ингэхгүй ийм зовж гин шаналж гин гунж гин гэсэн тийм зураглалаар ерөөсөө эхлүүлж болохгүй. Тэгхэл юм бол таны дээр зургалсан зүйл чинь тэр өдөр цаашид амьдралд ингээд зүгээр одоо үр дүн болж амьдралд буугаад байгаамаа л гэсэн ийм ойлголт юм билээ. Тэгээ өглөө бүр энэ 3 минутыг хоримтлуулаад
байнга тогтмол ингээд хийгээд яваад иж чадах юм бол амьдрал дээр маш гой гой те сонирхолтой гой одоо таны хүссэн сайхан зүйлүүд баг багаар ингээл нэмэгдээл тусгаж буулгаж чаддаг болно гэж одоо битсэн байлээ. Тэгээд дандаа хамт байж бичлэгийг мань сонсдог та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахиад уулзцаая. Баярлалаа.